Гитар тоглох амархан мэдчилж байна. За гитар тоглох амархан хуудас маань ганцхан гитарын тухай, гитарын хичээлэнд ордог биш. Төгөлдөр хуур, укулеле, бэс гитарын хичээлүүд бас ордог байгаа. Мөн хөгжмийн онол, гармоны хичээлийг бас өгдөг. За энэтэй холбогдуулаад энэ удаа төгөлдөр хуур дээр хэрэг амархан тоглож болох. Одоо тэгээ бас наатан болох гэж байна. Монгол хүн болгоны дуртай сайхан дуу тоглолт сурцгаая. Энэ бол бидний хамгийн сайн мэддэг дуунуудын нэг халуун хэлэх нутаг. За тэгээд дэлхийгээр тархан суугаа монголчууд маань Монголдо баяр наадмаа хүлээгээд тоглож байгаа хүмүүсийн болгоно л баярын өдрөөр дуулдаг. Сэтгэл нь хөөрдөг сайхан дуу. Тэгэхээр энэ дууг сурцгаая. Техник аккорд C chord, C major буюу до мажор. Энэ од C major-ын хөндрөл inversion second гэж нэрлэдэг. До мажор, хөндрөл 1, хөндрөл 2 гэсэн. Монголоор хөндрөл, англи хэлээр inversion гэж хэлдэг. Дараагийн аккорд G. За дараагийн мэдэх аккорд Re minor 7 буюу Re minor-ын 7 аккорд. Энэ Re note, bass note-нд байх юм. Re minor 7. Тэгээд буцаа G. Тэгээд до. Энэ дээр нэг шинэ аккорд нь болохоор E minor 7 буюу энэ болохоор хөндрөл муу 2 байгаа. E minor аккорд 7 буюу 7 дугаар үүрэг 1 2 3 4 5 6 7. Тэгэхээр 7 гэж нэрлэдэг. Орсоор бид нэр 7 гэж яриа сурсан байдаг. Mi minor-ын 7, хөндрөл 1, хөндрөл 2. Тэгээд dominant 7 буюу La 7, La, Do, Di, Mi, Sol. За эдгээр аккордууд л хэрэгтэй. Окей. Эхнээс нийлээ. До мажор, хөндрөл 2, Sol мажор, эсвэл Sol 7 буюу до G7-д ч байсан болно. Тэгээд дараагийн аккорд нь болохоор Re minor 7, хөндрөл 1, Re minor 7, хөндрөл 1. Тэгээд G7 байвал илүү гоё сонсогддог. Маш бага нот сонсогддог. Хэрвээ үсгийн бол A нотыг нэмээд Sol 7 буюу ийм баялаг дууралтыг гаргаж болно. За тэгээд дараагийн цоошин аккорд болохоор E minor 7, E minor 7, хөндрөл 1, хөндрөл 2 буюу inversion second. За эндээс G, E нотанд байрандаа үлдээд додж болон ля нотны хэмтэл яасан юм. За эдгээр аккордууд л орно. За сонсож үзье. Аялгуу C болохоор ингэж тоглож байна. Ингээд тоглож асуудал байхгүй. Тэр аян тоолоод байна шүү дээ. Би яаж аккорд харах юм бодож иж магадгүй. Бэж хэлээд үгүй. Элэг дарара дарара. Гай зөвхөн баруунаар явж байна. Дарара 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 E minor яса дара Re minor хөндрөл 2 дарара гэдэл тоглож байгаа. За аялгууг нь нэмж болно. За энэ удаад аялгууг нь оруулахгүйгээр аялгууг нь бичсэн табын нотын видеонд оруулчих гэж бодож байна. Тэгээд нэг зүйлийг нэмээ хэлэхэд нэрлэгдэж байгаа аккордууд одоо жишээлбэл C major буюу до мажор гэх та bass note-ийн л нэг уруугаараа
октав айлнаар нь чулуун бол. Тэгээд болчихсон. Хэрвээ до мажор гэвэл до нотыг, соль мажор гэвэл соль нотыг, и юлийг яг үл яг. За дахиад нэг яваад үзье. За тэгэхээр нотын авмаар байвал чат бичээрэй. За тэгээд энэ мэд олон хичээлүүдийг үзмээр байвал фоллоу дарахаа мартаоцай. Нэг зүйлийг анхааруулъя хэлгээд YouTube хуудсан дээр маань хичээлүүд маань бас байдаг гэдгийг сануулж хэлье. Энэ өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Баяр таа.